За бүгдийн амгалан айлтгая. За өнөөдрөөс орчин жидун үргэлжлүүлээд уншъя. За цогдов өнөөдрөөс эхлээд за намаа хараарай. Оноо цогны жаачива цогдов дэ чацул жидэр ян шанаа. За хоёр чуулганы агуу их хоёр чуулганы бүтээх хүнийг номох ямар мэт юм бэ гэвэл Дэан доин прожи вандужана цогдов дамбу жу годовло превай гэж. За судрын хувьд бол те бурхан багшийн айлтсан одоо судраас бол эхний одоо цогдов дамбу жу гэж тийм ээ цогдов дамбу жу буюу эхний 10 нь бол годов одоо айлтсан нас бол гарсан юм гэж. За годовжийн донд юу гэж байгаа юм бэ гэхээр годов айлтсан бурхан багшийн одоо сударт юу гэж байна вэ гэхээр дэнэ цэдэн дамбаар авчирж ийс жумдаан дайлаа дэгэж солдоо гэж. Сол дээш үн солдоо биш. Энэ бас сол дэ гэдэг юм дэмбүү баг. Дэгэж сол дэ. За юу гэж альцсан гэхээр жумдаан дай гочоо чимбүү гойва шэ жодва жумдаан дай жизам жина жанчу симба чимбо гочоо чимбо гой шэ жаваны ганзаг. За шэ шүви лэндүү гэж. За хэмээн асуусны хариунд цогдов дамбу жүү сүмбичэр гэж. Хэмээн асуусны хариуд бол эхний одоо цогдов эхний 10-ыг бол захиалсан гэж. Чима дүн жүгдүүла права индэ гэж. За сүүлийн 7 нь бол жүгдүүийг одоо айлтсан судраас бол гарч байгаамаа гэж. За жүгдөвжийн доонд жүгдүү айлтсан сударт Дэна цэдэн дамбаар очиж жумдаан дайлаа дэгэж солдоо жумдаан дай жанчу симба чимбо тэгва чимбоны ганзаг. За жанчу симба чимбо гэдэг мэдж байгаа тийм чимбо сүм үзсэн шүү дээ бид. Чимбо сүм дээр симба чимбо, бонго чимбо, догва чимбо тийм ээ. За тийм учраас жанчу симбаг бол симба чимбо гэж. За тэгва чимбоны ганзаг. Тэгва чимбо гэдэг нь юу юм бэ гэж. За энэ дээр би нэг ингээд дугаарлаад явъя. Чимбоны ганзаг. Хоёр дахь нь жумдаанда жэзэм жэна жанчу симба чимбо тэгва чимболо шүгүр рэгүр живалаг. Энэ хоёр дахь тийм ээ. За энэ үгнүүд нь бол гайг байна те ойлгогдсон тийм ээ. За тэгва чимбо ана жумалаг. За энэ эхнийх нь бол энэ жумдаанда жэзэм жэна жанчу симба чимбо тэгва чимболо шүгүр рэгүр живалаа гэдэг нь бол тэгва чимболо яндаг уршуга гэсэн. Энд яндаг уршуга мөн яндаг рэгүр жава живалаа гэж ойлгож шүү. Тэгва чимболо яндаг уршуга яндаг рэгүр жава. За тэгвадэ ана жумалаа гэж. Ана жумалаа гэдэг энэ 3 гэдэг. Ана жумалаа. Энэ ана эвэр жума буюу энжун. Тэгва чимбо ана юунаас эвэр жума гэж тийм ээ. За тэгва дэ ганду найвар журвалаа. Ганду найвар журвалаа гэд дөрөвт нь. Тэгва дэ ганшиг жумалаа гэж. Ингээд 5. За ийм 5 асуулт тийм. Хэмээн Тиван жэви лэндүү гэж хэмээн нэг 5 ийм асуулт асуусны хариултанд бол цогдов чимадун сүмбичэр гэж. За ингээд бол сүүлийн цогдвын одоо сүүлийн 7-г бол ингээд энэ жүгдүү айлтсан сударт тийм ээ жүгдүү айлтсан судраас бол энэ жүгдөвжийн доонд гэж гарсан шүү дээ тийм ээ. Эхний 10 нь бол нөгөө годов айлтгад бол гарсан бах нь байна. Цогдвын эхний 10 нь. Сүүлийн 7 нь бол жүгдүү айлтсан доонд бол. За тэгээд тэр жүгдүү айлтсан судар нь бол энэ байна шүү дээ тийм ээ. Тэгээд ийм 5 асуулт асуусан. 5 асуултны хариултанд цогдвын бол одоо сүүлийн 7-г бол зарлагдсан юм гэж.
дээд Сумбаян энд за энэ одоо асуултууд болоод тэгээд тусдаа ямар юу яриад байгаа гэдгээр нь юуг үзүүлж байгаа гэдэг нь бол доор гарна шүү дээ тийм ээ. Эхлээд бол одоо уг гаруул нь Бурхны одоо зарлиг сургаал болж явах хэрэгтэй тийм ээ. Тэгэхээр Бурхны зарлиг сургаалын уг гаруул нь бол Годов дамбын доо, Жүгдөв дамбын доонд бол ингэж 10 Годов дээр сүүлийн 7 нь бол Жүгдөв айлцсан суд дээр бол ийм маягаар гарсан баг тийм үү. За хэмээн 5 асуулт асуусны хариулт Цогдов Чимадун бол зарлигдсан. Дээд Сумбаян энд Тэва Дамбун Ленду Тавхайжийн Цогдовнэ Сүнжийн Цогдовжийн Бардан гэж. За эхний асуултын хариултанд за энэ нэг гэдэг нь шүү дээ тийм жумдаанда жанчуу симба чумбо тэгва чумбоны юу юм тэгва чумбоны анлаг тэгва чумбо гэдэг чинь юу юм бэ гэдэг маягтай асуулт байна шүү дээ тийм үү. Тэгээд Тэва Дамбун Ленду Тавхайжийн Цогдовоос за энэ Тавхайжийн Цогдов гэж. За Тавхайжийн Цогдовоос Сүнгийн Цогдов хүртэлхийг бол зарлигласан юм аа гэж. За Тэва Нэви Ленду 2 дугаар асуултын хариултанд 2 дугаар асуулт гэдэг нь энэ дээр сая 2 дугаар тавиад явлаа шүү дээ 2 3 гэдэг. За энэ дараалалаар нь тэгээ харна шүү. 2 дугаар асуултын хариултанд бол саяын Цогдов гэдгийг юм аа. 3 дугаар асуултын хариултанд бол Томбон Нямбун Цогдов дөрөв гэж юм тийм ээ. Томбон Нямбун Цогдов ши гэж. Нямбун Цогдов ши дөрөв. Тэва Шиви Ленду гэж тийм ээ. 4 дугаар асуултын хариултанд Гомбон Дова Дамбун Нямбу Цогдов гэх. За Томбон Бу Гомбон Дова гэж тийм үү. Дова Дамбун юм. За Тэва Ngawi Ленду гэж 5 дугаар асуултын хариултанд Гомбон Дова Лагмаа Сүмжийн Нямбун Цогдов бол зарлигдсан гэж. Бичээрэр гэж. Ийм гомбо данжасуудэл бала Дэдэн жанла согба дуг чэсэг шолоога нийжээ Цогдов жүдүн дор दैन гэж. За энэ мэтчлэн ингээд сударт одоо асуулт хариултад асуулт асуугаад тэгээ бурхан багш ингээд хариулсан энэ одоо судрын утгыг бол шаштрт юу гэж тайлбарласан бэ гэж тийм ээ. Шаштрт гэдэг нь бол данжаа ондог жүн гэлж байгаа шүү дээ тийм ээ. Майдрын гэгэний ондог жүн одоо майдрын гэгэн ондог жүндөө энэ одоо судрын хэсгийг юу гэж тайлбарласан бэ гэхээр Дэдэн жанла сугва дуг гэж тийм ээ. За химээх тэргүүтээ 2 одоо шүлэг номоор бол 17 цогдвыг бол товч үзүүлсэн. Товч. Ёнсу жонва намжууе химээх тэргүүтээ шолоога нишүү засумжис тийм ээ. За тэгээд үргэлжлээд бол Ёнсу жонва намжууе химээх тэргүүтээ 23 одоо шулгаар бол саяын Цогдов мөн одоо Тондон гомбын ламдаглаа химээх тэргүүтээ нэг шулгаар бол Нямбун Цогдов гэдгийг бол номонсон Нямбун Цогдов жаврагдуу шат байгаа тийм ээ. За ингээд тус нь ингэж ялгаж номонхын үүднээс бол дэлгэрэнгүй номонсон байна гэж. За тэгэхээр бол эхний 2 шолгон нь бол товч үзүүлсэн байна те. Товч 17 Цогдов гэдгийг бол товч үзүүлээд тэгээд тэрнээс хойшоор бол Ёнсу жонва намжууе гэдэг 23 шолгоор бол саяын Цогдов тэгээд саяын Цогдов гэдгийг бол үзүүлээд Тондон гомбын ламдаглаа гэдгээр бол нэг шолгономоор Нямбын Цогдвыг бол тусад нь бол ялгаж үзүүлэх маягаар бол ингээ бүгдийг дараалчлангаар нь бол дэлгэрэнгүй ном гэж. За тэгэхээр саяын Цогдов гэдэг нь бол 23 шулга байна нэлээ. Тийм ээ. За энэ мэтчлэн бол одоо юу гэж юм. За судар шаштрын альцсан байдлыг бол үзүүлж байгаа юм. За одоо гав дээр тааж аднаа намбаши өдөө гэж. За одоо банчин соном давглам өөрөө банчин их чаа бол банчаар анлуг яг нь одоо дээрхүүдийг бол бидэнд тайлбарлаж өгнө шүү дээ тийм үү. За гав дээр тааж аднаа за эцсийн шинжилгэхэд намбаши өдөө гэж 4 зүйлээр бол одоо шинжилж гинэ гэж. Цогжийн овоо. За тэр цог гэдэг байгаа тэр цогжийн овоо буюу мөн чанар. За ява буюу ялгална. Тэгээ нинжээ сүмжийн чадвар. За 3 нь одоо нэгүүлсэнгүй сэтгэлийн ялгамжаа гэж. За ийм зүйл. Тэгээд цогдов сүм жаврагдуу шадваа намсуу явж гэж. Дараа нь 4-т нь бол 3 одоо цогдвыг бол
нь одоо ингэ номлох гэсэн ийм дөрвөн хэсгээс бүлнэ шинжилгээя гэж. За дамбуу ёдтэй. Дамбуу гэдэг нь цугжин овоо тийм ээ. Цугжин овоо. За цугжин овоо буюу мөн чанар нь гэхээр цугны жаачумбуу симбингонэ Ичингийн жорлом чойчог бэрэн манчидлаа чадвар пагшин арамбра жанчин жимбийн симби налжурдээ цугдвжин овоо юм бичрэр. За энэ юу гэсэн үг энэ танд нь байна шүү дээ. Цугдв гэдгийн тодорхойлолт нь бол энэ гэсэн үг шүү дээ. Бэлэг чанар. Цугны жаачумбуу симбингонэ гэж. Хоёр чуулганыг одоо агуу их хоёр чуулганаар эзлэгдэхийн үүднээс гэж. Эзлэгд сэтгэлээ тийм ээ. Сэтгэл нь тэрний үүднээс. За чуулган гээ хоёр чуулган гэдэг нь бол Содномжийн цуг, Ишижийн цуг үстэй тийм ээ. Буйны чуулган, бэлгүүний чуулган. Энэ хоёроор бол эзлэгдэхийн үүднээс Тэгчингийн жорлом чойчог бэрэн гэж. За жигчин одоо зам мөр дотор бол 5 байгаа. 5-ын доороосоо 2 дахь нь уюу Тэгчингийн цоглом, тэгээд жорлом гэж байгаа тийм. Жорлом дотроо жорлом дод юм уу собо чойчог гэд дөрөв ялгаж байгаа. Тэр дөрөв дотроо тусдаа 3 хэсэгтэй байгаа тийм ээ. Их дунд баг гэдэг. Тэрний жорлом чойчог гэдэг чинь бол хамгийн одоо жорломын дөрөвдөх үе дотроо 3 үетэй тэрний дундах гэдэг чойчог бэрэн. Тэр бэрэнгээс доошхоос бол манчидлаа гэж байна. Доошхоос нь бол ялгамжаатай илүү өгөөд тэгвэл яах вэ гэхээр арамбра жанчин жимбийн симби налжур гэж. Арамбра жанчив чимбу тийм үү? Түүний гаргах симби налжур буюу бодисодын одоо зам мөр. Налжур гэдгийг бол зам гэдээ ойлгох байна шүү дээ, тийм ээ. За ийм зүйлийг бол цугдвжин овоо гэж хэлнэ гэж. За товчхондоо тийм ээ. За нева ёдтэй. За тэгээд доор нөгөө нэг ялгалууд нь гараад ирэхээр илүү сайхан ойлгохтой шүү дээ, тийм ээ. Нева ёдтэй нинжи чумбуун цугдвнэ нямбын цугдвжин бар жүвдүүн явж. За нинжи чумбуун их нэгүүлсэнгүй сэтгэлийн цугдв гэдгээс эхлээд нямбу буюу ерөндөгийн одоо цугдв гэх хүртэл бол ийм 17 байдаг юм гэж. 17 байдаг. За тэгэхээр цугдв гэдэг байгаа маань бол дотроо 17 байдаг байна. 17 ганц. Тийм ээ. За ийм байна. Тэгээд хойно бол нэг үрчлэн гэрээ гарна шүү дээ, тийм ээ. 17 байна. Сүмба нинжи сүмжийн чадвар ёдтэй гэж. За тэр 3 дугаарх нөгөө нинжи сүм буюу 3 одоо нэгүүлсэнгүй сэтгэлийн ялгал нь юу юм бэ гэхээр нинжи чумбу шир шавгаалаа гэж. За үндс нь бол их нэгүүлсэнгүй сэтгэлийг бол одоо үндэс суур байгаад тийм ээ. Их нэгүүлсэнгүй сэтгэл гэдэг дотор нь ийм 3 ялгамжаа гаргах гэж ирэх гэдэг шүү дээ. Тэгэхээр суур нь бол нэгүүлсэнгүй сэтгэл байх нь бол хэвээр. Тэгээд сэтгэлдээ нэгүүлсэнгүй сэтгэл, их нэгүүлсэнгүй сэтгэл гэж шүү дээ, тийм. Нинжи чумбу. Хамаг амьтныг бол зовлонгүй байгаасаа, зовлонгоосоо салаасаа гэсэн ийм нэгүүлсэнгүй сэтгэл. Энэ бол шир шавгаалаа гэдэг нь бол энэ бол бүр байх нь ойлгомжтой суур. Энэ дээрээс ямар ялгамжаатай юм бэ гэхээр одоо ямар одоо бэлгүүнээр бодлын одоо ямар ялгаанууд байгаа юм тэгэхээр нинжи чумбу шир шавгаалаа. Симжан мэрдгур догын шээрвжис ойсуу симба чойломигви нинжи чумбу гэж. Нэгдүгээр их нинжи чумбу нь бол чойломигви нинжи чумбу гэж. За энэ чойломигви нинжи чумбу гэдэг нь бол амьтныг мөнх бус гэж онж таньж мэдсэн бэлгүүнээр бодтой эзлэгдсэн ийм сэтгэлийг бол чойломигви нинжи чумбу гэж байна. За нэгүүлсэнгүй сэтгэл гэдэг бол одоо өрөвдөж хайрлах сэтгэл гэдэг нь бол ойлгомжтой. Шир шавгаа гэсэн тийм суур болгоо. Түүний дээрээс бол ийм ялгамжаанууд байна тийм ээ. Одоо бэлгүүн одоо хослох тийм ээ. Шэр бэлгүүнээр бол ингээд эзлэгдсэн ийм одоо нэгүүлсэнгүй сэтгэл бол онцгой ялгамжаатай байна. За тэрний дотроос бол Симжа мэрдгур дугуй шээрвжис мойсүсэн ба бол чойломигви нинжи. За ийм 3 ялгамжаа энэ нэр нь шүү. Чойломигви нинжи. За дараагийнх нь бол энэ саяныхыг бол Симжа мэрдгур дугуй шээрвж гэдэг нь Симжа мэрдгур дугуй шээрв зам гэдээ ойлгочиход бол. Шээрв зам буюу амьтныг мөнх ус гэж онж таньж үзсэн тэр бэлгүүн төдийгөөр л одоо эзлэгдэж байгаа. Тэр бэлгүүн төдий л баг. Хамгийн доод хязгаар нь тийм ээ. Доод хязгаар нь. Нөгөө минимум гэдэг доод хязгаар нь бол Симжа мэрдгур дугуй шээрв. Шээрв зам.
Түүнийг бол чөлөөмиг гэж. За дараагийнх нь Симжан Дэмидүү дугуйн шир гэж. Симжан Дэмидүү дугуйн шир буюу одоо нөгөө их усан амьтад маань бол Дэмбэр Мадуу үннээсээ бүтээгүй маа гэдгийг нь бол онж таньж мэдсэн. Ийм бэлгүүнээр бодтойгоор хийслэхийг бол Мигмила Мигви Нинжи Чимбөө гэж. Хоёрдугаарх тэр Нинжи Сүм гэдэг байгаа шүү дээ. Гурван одоо нэгүүлсэнгүй сэтгэлийг. Хоёр дахь нь бол Мигмила Мигви. Мигмила Мигва гэдэг нь бол Симжан Дэмбэр Мадуур дугуйн ширвжис мөсүсэн би Нинжи Чим. Симжан Дэмбэр Мадууа буюу Симжан Дэмидүү дугуй. Амтныг бол одоо тэр үннээсээ бүтээгүй маа гэдэг тийм ээ хоосон чанартай гэдэг байгаа шүү дээ. За ийм нэгүүлсэнгүй сэтгэлийг бол Мигмила Мигви Нинжи Чимбөө гэж. Тэний ганги жам Масимба Симжан Замла Мигви Нинжи Чимбүр жугойч гэж. Дээрх хоёр байна те. Чойла Мигви Нинжи Чимбөө, Мигмила Мигви Нинжи. Энэ хоёрын аль нэггээр нь ч үл эзлэгдсэн зөвхөн амтан төдий. Тэгээ зөвхөн одоо тэр зовсон амтанд түүндээ л одоо чиглэсэн тэр Симжан Замла Мигва гэж. Хүн амтан төдийд одоо зорьсон. Дээр нь одоо бэлгүүний одоо юу байхгүй тийм ээ. Ялгамжаа тийм байхгүйгээр одоо мөнх хүсч гэдэг юм уу? Үннээсээ бүтээгүй Дэмбэр Мадуу гэдэг юм уу? Гэх мэтлэн одоо ийм ширвар бол эзлэгдээгүй ийм одоо сэтгэлийг бол Симжан Замла Мигви Нинжи Чимбөө гэж. Гэж. Симжан Замла Мигви Нинжи Чимбөө гэж. За ийм гурван нинжи бол байна. За энэ эдгээр бол одоо уман жүг гарахтайгаа зэрэг л уман жүг өөрөө бод сэтгэлд одоо мөргөл үлддэг шүү дээ тийм ээ. Уман жүг ихтэйгээ зэрэг бол нэгүүлсэнгүй сэтгэл мөргөж байгаа шүү дээ тийм ээ. Хамгийн одоо бурхны эрдэмүүд дотроос бол онцгой ялгамжаатай нь бол нэгүүлсэнгүй сэтгэл бод сэтгэл гэдэг онж таньж мэдээд таван балдан даваа давг тийм ээ. Бол нэгүүлсэнгүй сэтгэл бол мөргөж тийм ээ. За энэ шүү дээ тэр гурван. За цаашаа Нинжи Чимбүүд нь Нинжи цадмидлаа мөший ядтэй гэж. Их нэгүүлсэнгүй сэтгэл гих цаглашгүй одоо нинжи. Бид нар энэний өмнөх хичээл дээр нөгөө цадмид чи үзсэн шүү дээ. Тэгээ Нинжи цадмид гэж байгаа шүү дээ. Тэгээ Нинжи Чимбүү, Нинжи цадмид гэх хоёрт бол ялгаа байгаамаа гэж. Мөший байна тийм ээ. Мөший. Дөрвөн мухар гэж хэлдэг. Мөший. За ямар ялгаа вэ гэхээр Самдангийн Оши Нэмжүг Матубын Жансам цуглан биж үжийн Нинжи Чимбүү давуу намаа янла чима маян би мүү гэж. За Самдангийн Оши товлоогүй Жансан цуглан биж үжийн Нинжи тийм ээ. Жансан цугланбын тэл дугаар тэр Нинжи Чимбүү бол тэр мэд тийм ээ мэдчлэн гэж шүү дээ. Тэгээ давуу гэж шүү дээ. Энэ сэтгэл бол жишээ нь бол яг вэ гэхээр Нинжи Чимбүүийн Нинжи цадмид биш юм аа гэж. Самдангийн Оши товлоогүй шүү дээ. Самдангийн Оши товлоогүй. Тэгээд Жансан цугланбын одоо тэл дугаар тэр амаг амтныг одоо рүүдж хайрлах тэр сэтгэл бол Нинжи Чимбүү юм аа. Их нэгүүлсэнгүй сэтгэл юм. Тэр цаглашгүй нэгүүлсэнгүй. Тэр бол биш юм аа гэж. Биш юм аа. За Нянто Пагвын жүжийн гэж байгаа. Нянто Пагва. Бакулгны одоо Нянто Пагва. Нянто Пагвын одоо сэтгэл дугаар Нинжи цадмид бол яах нь вэ? Чима янла амаа маян би мүү. Нинжи цадмид. Нянто Пагвын. Тэр Нянто Пагва бол хамаг амтны одоо тийм сэтгэл бол төрөөгүй байгаа тийм. Харин Нинжи цадмид буюу одоо таглашгүй ийм нинжи бол Нянто Пагвад бол төрдөг байх юм байна шүү дээ. Тэгэхээр цадмид чи бол Бакулгны бодгалд ч гэсэн бол байдаг. Нянто гэдэг чинь бол Бакулгныхан гэдэг байгаа юм бол хүн өөрийнхөө одоо батад Нирваныг чухалчилж байгаа шүү дээ. Би одоо энэ хорвоо гэдэг чинь ийм аимшигтай зовлонгийн сав юм байна. Энэ зовлон гэдэг чинь бол ингээд үйл лагийн ирэхээр бол тий Нисванис үлийн ирэхээр ингээд орчинд бол ингээд хизээж ич төгсгөлгүй ингээд эргэлдээд байж болохоор юм байна. Энэ бол аимшигтай ийм зовлонгийн сав юм байна. Тэгэхээр урттай шиг одоо энэ зовлонгоос гаръя гэд өөрийн батд бол одоо зам мөрийг битгаад ингээд зовлон хамаг амтны төлөө гэсэн сэтгэл байхгүй шүү дээ. Хэдий тийм боловч бол зөвхөн одоо харамаа боддог байна шүү дээ. Таглашгүй одоо. Таглашгүй олон амтнд бол тусалж болвол чаддаг, тусалдаг ийм байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр
Нянтой багвын сэтгэлд бол нинжи цадмид бол байдаг. Нинжи чимбүү бол нинжи чимбүү гэдэг бол хамаг амт. Нинжи цадмид бол хамаг амтнд биш. Олон амтнд л гэсэн шүү дээ. За нянтой багвын жүжиг нинжи цадмид бол тийм ээ нинжи цадмидын нинжи чимбүү маян бий. Амаа маян ба гэдэг нинжи чимбүү маян бий юм аа. За жампгийн жүжиг нинжи чимбүү давуу няга юм бий мүү. За жансан багвын одоо сэтгэлд байгаа нинжи чимбүү бол хоёулаа мөн гэж тийм ээ. Жансан багва гэдэг чинь их чин томлом тоглохоос томломоос дээшээ ярьж байгаа. Тэгэхээр жансан багвад бол самдангийн ойшоо тоглолцсон байгаа ойлгомжтой. Тэгэхээр бол яг нь нинжи цадмид тэр нэгүүлсэнгүү сэтгэл нь бол нинжи цадмид ч юм нинжи чимбүү ч юм хоёулаа бол юм аа гэсэн. Тэгээ няга юм би. Нинжи цадмидын сандыг санаж байна уу? Самдангийн ошил адэнэ гэж байдаг шүү дээ. Самдангийн ошил дээр тулгуурлаад тэгээд бяцлагж байгаа энэ нэгүүлсэнгүү сэтгэлийг бол тэр нинжи цадмид гэж тавьсан шүү дээ, тийм ээ. За тэгэхээр жансан багвын жүжиг нинжи чимбүү бол няга юм би. Гэж. За тэгээ няга маян би мүү бол хоёулаа биш юм бол тийм. Одоо энэ ширээ сандлаас ахуулаад гаваа бомбаа тэр няга. Тэр ингээд муу ши тийм ээ. За жива цогдов сүм жаврагдуу шадвалаа сүм яттэй гэж. За дөрөвдүгээр их одоо нөгөө үндсэн давийн савжид жива. Цогдов сүм 3 одоо цогдвыг бол цусны номноход бол 3 байна. За сүмжийн цогдуу гэж. Сүмгийн цогдуу нэгдүгээрх нь. Ишээжийн цогдуу, саяын цогдуу гэд ийм 3 байна гэж. Дамбуула ши яттэй гэж. За сүмгийн цогдуу гэдэг нь юу хэлж байгаа юм бэ гэхээр юу үзүүлэх юм гэхээр сүмгийн цогдуугийн номноход бол 4 хэсгээс үзүүлдэг тийм ээ. За нговуу, ява, жидлээ, санцам. Нговуу гэдэг нь мөн чанар, ява ялгал, жидлээ гэдэг нь тэр үйл ажиллагаа. Ямар одоо үйл ажиллагаатай юм тийм. Санцам гэдэг нь хаанаас хаа бол байдаг юм бэ? Газрын хуваар гэсэн үг шүү дээ. Самсуу яв вечер. Дамбуу яттэй нговоо, рандом зүндэнжи, шинадан цүмбэр дэншин, андур жива говын, цусар дагминжин гогба, говын, Тэмбаатан шэрв гарам гис дүйвийн сэмжүүн шигла жог вечер гэж. За сүнгийн цогдуу гэдэг нь юу гэхээр энэ юу гэсэн үг вэ? Рандом цүндэнжи шинадан цүмбэр дэншин гэж. Шинадан цүмбэр дэн ба. За нэгдүгээрт тийм ээ шинадан цүмбэр дэншин андур жива говын сосор дагминжин гогба товаа гэж. Муу заяан төрхийг бол одоо тасалж байгаа. Сосор андур жива гогба гэж. Муу заяан төрхийг бол одоо хааж өгч. Ийм сосор дагминжийн гогба бол гогба товлсон Ямбадан шэр буюу дурдл тэгээд одоо бэлгүүний аль нэгэнд нь хамаарагдах гэсэн санаа шүү дээ тийм ээ. Ийм сэмжүнг бол нэ гэж. Сэмжүүн шиг тааж байгаа. За тэгэхээр андур жива гогба гэж шүү дээ гол. Муу заяанд бол төрөхгүй нэ шүү дээ. Энэ сүнгийн цогдов олчих юм бол сэтгэлдээ төрүүлж чадах юм бол муу заяанд. Тэгэхээр энэ аль үеэс эхэлж байгаа юм гэхэр чинь нөгөө жорлом цоба тийм ээ тэгчингийн жорлом цоглом жорлом гэж байгаа. Жорлом дотор жорлом дод юм уу соба гэж байгаа. Энэ соба буюу жорлмын 3 дугаар үеэс эхлээд андур жива гоггүй сосор дагминжийн гогва бол олж байгаа шүү дээ. Таваа товлж байгаа. За тэр одоо юу гэдэг Тэмбаатан шэрв гарам гис дүйвийн сэмжүүн шиглаа бол сэмжүүнг бол юу гэж сүнгийн цогдуу гэж байна шүү дээ. Сүнгийн жог бичэрдээ за ингэж тавьж байгаамаа гэж. За ягаад тэр бол дэлчинлээ. За дэлб донсолт юу гэж сүмжи раншин Тэмбаатан шэрв дэ гэж. Сүнгийн цогдуу гэдгийн чинь мөн чанар нь бол араншин нговуу энэ чинь нэг утгатай шүү дээ тийм ээ. Тэр бол Тэмбаатан шэрв дэ гэж. Тэмбаатан шэрв тийм ээ энэ Тэмбаатан шэрв гарунгис дүйва гэсэн шүү дээ дүйва сэмжүүн. За Тэмбаатан шэрв дэ Тэмбаатан шэрв чадвар жанлаа сүн шэжао буюу сүнгийн цогдуу гэж байгаа. Дэлб донсолт бол ийм маягаар. Хэмээн зарлигалсан. За нева яттэй гэж. Хоёрдугаарх нь бол юу вэ? Ева тийм ээ. Нева яттэй. Тодвийн сүн, сангийн сүн, цэгийн сүн, донжийн сүн гэж бол 4 байна гэж. За энэ мөн чанар нь бол эхлээд
Одоо энэ Ева гэдэг нь шүү дээ. 2-р Ева. Ева нь бол төдвийн сүн, сангийн сүн, тэгийн сүн, донжин сүн гэсэн ийм 3 байна. 4 байна гэж. За дамбуун овоо гэж. За 1-р мөн чанар нь бол юу вэ? Төдвийн сүн гэдэг. Төдвийн сүн гэдэг нь юу хэлж байгаа юм? Nga ласоби и게 신이진 domla jatna ngani chö tamjijin gote che ige neluk dombonijin dongombis ela metagjin ленинжин вангийн амдуржэва гог сосол дагминжин гогва товын дэмбатын шэрэг гаран бүстэв зэмжүн дагуулж байгаа бичрэг. За 1-р хэвтэр сөдвийн сүн гэдэг нь бол юу хэлж байгаа гэхээр авсуг байгаа шүү дээ тийм ээ их тэргүүтээ чин хоёрын үтгийн бол утгыг шинжилээд гааны чөө тамжижин гоо гэдэг бол юм бүгдийн үүд юм гэдэг. Юм бүгдийн үүд юм байна хэмээх тэр үсгийн одоо мөн чанар найлуг гэдэг. Игийн найлуг үсгийн мөн чанар болсон. Хоосон чанарын утгыг бол бясалгаад тэгээд түүнээс бол одоо үл айх мөн юнгийн вангис тийм ээ. Мар бол яг үхээр үйл нисванысын ирэхээр муу заяан төрхийг бол хааж байгаа ийм одоо юу гэдгийг ангижрал гэд нэрлэдэг байгаа шүү дээ. Одоо бид нар чинь тийм ээ нэг тэр ангижрлыг олсон яг дөрдөл болоод бэлгүүнд хамаарагдах ийм одоо туслах сэтгэл буюу цэмжүн бол цодвийн сүн гэж байгаа гэж. Цодвийн сүн. Тэгэхээр бол хоосон чанарыг бол хэд хэрэгтэй бол нуу заяанд бол яаж штэ тийм ээ. Нуу заяанаас төгөөс бол ангижирч эхэлж байгаа. Ангижрлыг бол олж байгаа ийм үү шүү дээ. Тэгэхдээ бол дугуй. Дэлгэрэнгүй дараа яа. Иймийг бол содвийн сүн. За нийгмийн овоо гэдэг нь 2-р хэтэр сангажийн сүн гэж. Сангаг нууц тарны сүн гэдэг нь юу хэлж байгаа юм гэхээр игээ нэлэг дугуйн довж ийс. Тэгба шива ласува шин жовр нүвийн аг зомны шин гэж. Үсгийн одоо тэр мөн чанарыг онж таньж мэдсний хүчээр тэр хоосон чанарыг үсгийн одоо тэр оршихуй хоосон чанарыг онж таньж мэдсний хүчээр тэгва шива ласува гэж хилэнцгийг одоо амирлуулах тэргүүтэй мөн бол яах нь бусдыг аварч чадах ийм тарныг бол тохиож чадах юм гэж. За тэгэхээр одоо энэ янз бүрийн тарин угаад байгаа шүү дээ. Умааны бадмын хумаас гэдэг одоо бид нар тарин зөндөө олон янз юм одоо бурхтын зүрхэн тарин маш олон тарин байгаа шүү дээ. Энэ тарин гэдэг чинь ийм байж зохиодог байх нэ. Ийм байдлаар бол зохиох нь. За тэгвэл тарин бол маш олон янз байгаа. Чирэлбаа нар ч гэсэн тарин байгаа шүү дээ. Тэрсүүдийн одоо шашин ч гэсэн тарин тэр одоо унших байгаа шүү дээ тийм ээ. За тэгээд одоо янз бүрийн одоо харын зүгийн тэнгэрийн одоо тарин хараал ирүүл тарин марин энэ төр байгаа шүү дээ. За тэгэхээр таринууд бол байгаа. За тэгээд бол нэг хоёр гэх юм бол дөрвөн одоо санаанд тогтшгүй дөрвөн зүйл байгаа. Тэрний нэг нь бол тарины хүч бол санаанд тогтдог шүү дээ. Агийн нува самж бичиг байна шүү дээ. За тэгэхээр одоо бурхны шашинтнуудын тарин бол игээ найлуг довгүй довж ийс гэж шүү дээ. Гол нь игээ найлуг довж ийс тийм мөн чанарыг онж таньж хүчээр тийм ээ. Дээр гарсан шүү дээ. Игээ найлуг гэдэг нь юу вэ? Домбоны жин дон гэсэн шүү дээ. Игээ найлуг домбоны жин дон гомбис гэдэг шүү дээ. Тэгэхээр игээ найлуг довгүй довж ийс гэдэг нь игээ найлуг домбоны жин одоо довж ийс тэгвашива тэр хүчээр бол яах вэ? Зохиосон тарин нь бол нэгдүгээр хилэнцгийг одоо арилгах мөн одоо юу гэх нь бусдыг бол аварч тэтгэж чадах тийм ээ тусуулах ийм одоо тариныг бол зохиох чадaltaй болж байгаа тийм ээ ан нүүшин мөн цаашлаад андур живагогийн сосур дагминжин дугаа овоо товын тембатын шэрүүг гарам бис төвис сэмжүүн шиглаж байгаа бичэр
За тэгэхээр бол хаангийн сүн гэдгийг олох юм бол нэгдүгээр тарин зохиож чадах нь байна. Хоёрдугаарт бол муу заяан төрөх тэр ангижрлыг бол олох тэр юм Тямбадан шэр буюу дөрдөл болоод бэлгүүн хамаарагдах ийм туслах сэтгэлийг бол тэр сангийн сүн гэж байгаамаа гэж. За энэ дээр бол одоо маш чухал зүйлийг гаргаж штэ тийм ээ. Тэгээ хойно ингээд тайлбарлах. Тэгэхээр бол энэ тарин гэдэг бол зүйл байна штэ тийм ээ. За тэгээд тарин унших одоо байдал одоо бид нар өөрснөө одоо юу гэх юм. Ийм тарин уншаад ийм тус эрдэм гарна гэдэг тийм ээ. Тэгтэл одоо Мандшир бурхны зүрхэн тарин Умарабазанади гэдэг байгаа тийм ээ. Умарабазанадыг одоо нэг унших юм бол тийм эрдэм гарна. Хоёр уншвал тэгнэ, гурван уншвал одоо урд хой төрлөө санаа, долоон уншвал одоо бүр ингээд хичнээн төрлөө санаад яан ч ингээд. Тэгтэл бид нар чинь 7 байтгаа уншичаад тэр нь гахгүй байгаа тийм. Тэгэхээр тэр юу байгаа гэхээр нэгдүгээрт бол таринд бол асуудал байхгүй шүү дээ. Уншиж байгаа тариныг уншигч бид нар нөгөө уншигчийн одоо стандартыг хангахгүй байгаа байхгүй юу? Уншигчийн стандарт. Олон асуудал тийм ээ. За сүмбийн овоёдтэй гэж. За 3 дугаарх тэр нөгөө цэгийн сүн гэдэг нь юу хэлж байгаа юм гэхээр цэгийн сүн гэдэг нь бол сүнрөвжийн цэг галвын бардуу мижидвэр зэн шин гэж. За бурхны эрхэм зарилгийн үгийг бол одоо галваар тийм бүтэн одоо нэг галвт ч гэсэн бол яах нь галв одоо юу л галв дуусах хүртэл бол үл мартаж ингээд оюун санаандаа барьж чадах. Тийм зэш одоо сургаал зарилгыг бол галвын хүртэл бол мартахгүй гэж. Андар живоогогийн сусар дагнан гогоо товын Тямбадан шэрүү гарan бүсдвийг хэмжүүн байна. За энэ хойтох нь бол байна. За шивийн ов дөрөвдүгээр сүм буюу донжийн сүн гэдэг. Утгын сүн гэдэг. Донжийн сүн гэдэг нь юу вэ? Сүнрөвжийн дон буюу эрхэм зарилгийн одоо утгыг галвын бардуу үл мартан тогтоож одоо ингэж барьж чадах гэсэн санаа тийм ээ. Мартахгүй гэсэн үг шүү дээ тийм. Мижидвэр зэн нүшин. За мөн андар живоогогийн сусар дагминжин гогоо товын Тямбадан шэрүү гарan бүсдвийг хэмжүүн шилж байгаа бичээрээ гэж. За Тумба сүн шин жидла ёдтэй гэж. За саяны дээр гарсан юу лээ содвийн сүн, сангийн сүн, цэгийн сүн, донжийн сүн гэдэг юм дөрвөн сүн гарлаа штэ тийм ээ. Сүнгийн цогдууд дотроо дөрв байгаа тийм ээ. Тэгээд тэр дөрвийн жидла гэдэг нь тийм үйл ажиллагаа гэсэн маягтай үг штэ тийм ээ. Жидла нь ямар байх юм бэ гэхээр амбин ч рангис зиншин шанла домбор жидвийн жидладан дэм бичээрэр гэж. За энэ дөрвийн үйл ажиллагаа нь гол нь юу юм бэ? Эдийн номыг бол өөрөө бол тогтоогоод битээд тийм ээ. Ранги зиншин гэдэг. Өөрөө бол одоо ингээ юм санаандаа мэдэж авч бариад тэгээд бол яах нь? Шанла домбор жидвийн жидлаа гэж. Бусдад үзүүлж чадах ийм үйл ажиллагаа лугаа төгсөр. Энэ дээрх 3 одоо 4 энэ сүм байгаа шүү дээ. Сүм гэдэг. Тийм ээ. Содвийн сүн, сангийн сүн, цэгийн сүн, донгийн сүн гэдгийн үйл ажиллагаа нь бол нэгдүгээрт өөртөө бол дээдийн номыг бол одоо марталгүй тэгээд ойлгож ухаарч ингэж мэдэж авах хэрэгтэй. Хоёрдугаарт бол бусдад үзүүлэх, зааж сургах гэж хэлж байгаа шүү дээ. Бусдад үзүүлж, зааж сургаж ийм үйл ажиллагаа тавиад юм гэж. За Шива санцам ёдтэй гэж. За энэ маань бол хаанаас байд юм бэ гэхээр сүн шигаа гэж байна. Саяны дээд дөрвөн сүм маань дөрүүлээ жорлон собоогоос бол байд юм гэж. Гэж бол намшидад зарлилсан байна гэж. Жорлон собоогоос эхлээд одоо яах нь энэ дөрвөн сүн бол ингээд гэлд бол төрж байх нь шүү дээ. Тэгэхээр бол жорлон собоо товлохтойгоо зэрэг бол тэгээд одоо зарлиг марлиг бол хийж байгаа юм. Гэх мэт. Тэгээ хоосон чанарыг болж штэ тийм ээ. Хоосон чанарыг бол одоо тэр тоглоом одоо
нэлээд доор цуглан бэрэнгээс ахуулаад мэдчихэж байгаа шүү дээ тийм ээ. Мэдэх шаардлагатай болж байгаа шүү дээ тийм ээ. Яагаад тэгэхээр нөгөө юу лээ? Тэр содвийн сүн гэдэг чинь бол гаал асуугүй игээ гэж байгаа шүү дээ. Тэргүүтээ тэр 42 үсгийн бол одоо найлаг буюу игээ тэр тийм бол одоо оршихуй одоо байдал, бодит байдал, мөн чанар болсон. Хоосон чанарын утгыг бол бас байгаа шүү дээ. Зэрэг бол хоосон. За сүн шигаа бол жорлон Собана жогвор намшидлаа сүн. Тэр хайва хажиг юу гэсэн гэхээр намшидлаа дэдэр сумба шүндэн данжон зовор журвын жанчус симбин сүнла гонжи наминжин сүнлаасуугаа намаа шугна ядур додон машуг шугаадан шэсүгчис дэн сүн гэж. За хайва хажиг юу гэсэн гэхээр саяны одоо энэ сүн шигаа жорлон Собагаас эхлээ байдгаа гэдгийн утгыг бол хайва хажиг юу гэж нэг гэхээр тэгэд тэр мэт айлтсан нь бол одоо ярьж байгаа нөгөө бодисатваг гололж хэлсэн ийм бодисатын хувьд бол ийм юм гэсэн тийм. Бодисатвагийн хувьд бол данжон зовор журвын жанчуу симба гэж шүү дээ. Жанчуу симбагийн хувьд бол дөрвөн сүм маань бол жорлон Собагаас гэж болгоож тэгж айлтсан болохоос биш намингийн сүнлаа буюу тийм боловсролын сүн тэргүүт нь бол зам мөрд одоо ороогүй байх үед ч гэсэн бол байж болдгиймаа гэж байж болдгиймаа. Тийм болохоор лодон машиг шугаадан их тэргүүтээ эмээх тэргүүтнээр бол үзүүлсэн байдгаа гэж бол зарлигласан байна гэж. Дэн сүнш гэж. Нева ишээжийн цог шадвала сүндөө ядтэй гэж. За ингээд бол юу гэж байна? Сүмгийн цогдов бол энэ өрөөд үрч байна тийм ээ. Одоо хоёрдугаарх ишээжийн цогдов сүм гэдэг байгаа шүү дээ. Тэрний бол хоёрдугаарх нь ишээжийн цогдов. За нева ишээжийн цогдов шадвала сүмдөө ядтэй. За 3 хэсгээс тийм ээ. Юл донид нишүү шатваа. За юл донид нишүү буюу одоо 20 хоосон чанар. Тийм ээ. Одоо мигүүл гэдгээс нь жүгүүл гэдгээс нь одоо анхаарал хандуулах зоригдлын орон болсон 20 хоосон чанар. Юлжин ишээжийн цог шатваа. Түүнийг танин мэдж байгаа тоод оюун ухаан болсон юлжин тийм ээ. Түүний одоо бэлгүүний чуулган нэг ном баг. Хоёр дахь хэсэг. Гуравт нь бол ишээжийн мигвала догваж адваа гэж. Тэр бэлгүүний одоо зоригдож байгаа зоригдлын оронд бол шинжилэл хийх. Ишээжийн цог гэдэг энэ нева ишээжийн цог гэдэг хоёрдугаарт ишээжийн цог гэж байгаа ч юм бол донид догвын ишээ шүү дээ. Донид догв. Хоосон чанарыг онд таньж мэд. Тэр бэлгүүний хэлж байгаа. Энэ ешээ ууз ешээ. Ичээ биш. Ешээ ууз. Ешээ гэдэг чинь бол бэлгүүнийг хэлж байгаа шүү дээ. Энэ бэлгүүн нь юу хэлж байгаа гэхээр донид догвын ишээжийн цог. Донид догвын ишээжийн цогыг бол номноход 3 гэсэн аягаар ингэж ойлгох. Тийм учраас юу гэж байна? Донид догвын бэлгүүн хоосон чанарыг онж таньж мэдсэн бэлгүүн гэж байгаа учраас тэр юл болсон тийм ээ. Донид догвын ишээжийн юл донид нишүү. Юлжин ишээ тийм ээ. Өөрийнх нь ишээжийн цог буюу донид догвын ишээ гин тийм ээ. Тэр донид догвын ишээ байж та тийм ээ. Донид догвын. Юлжин ишээжийн цог шатва. Ишээжийн мигвала догваж чадва. Тэр донид догвын хоосон чанарыг онж таньж мэдсэн тэр бэлгүүний мигва буюу зиндангийн юлд жүрвийн мигва. Зиндангийн юлд жүрвийн мигва. Хоосон чанарыг оюунаараа мэднэ гэдэг чинь тухайн оюун ухаан нь хоосон чанарыг барьж байгаа тийм үү? Оюунаараа хоосон чанарыг онж таньж мэдж байгаа тэр бэлгүүн бол хоосон чанарыг одоо хоосон чанарт анхаарал хандуулаад түүнлүү чиглэлсэн байгаа. Тэгэхээр тэр оюунаараа барьж байгаа гэдэг нь юу? Онж таньж мэдж байгаа гэдэг нь тэр зиндангийн юлд жүрвэ тийм зиндангийн юлд жүрвийн тэр мигва тэр одоо объект болж байгаа тэр хоосон тэр одоо объектыг нь бол яг нь догвож чадваа буюу шинжлэх ийм 3 хэсгээс нэ гэж. За дамбуу юу дээ? За тэр юл донид нишүү гэж байна шүү дээ. Хоосон чанар 20 одоо хоосон чанар гэж байгаа нь юу гэж байна гэхээр дамбуу юу дээ?
Нам домбонидээс ихлээд Шэнжин овооны домбонижийн бардуу ёо бит гэж. За 20 хоосон чанар гэдэг нь бол дотоод хоосон чанар гэдгээс ихлээд Шэнжин овоос баар одоо мөн чанар ямагт нь хоосон чанартай гэдэг хүртэлх ийм 20 байгаамаа гэж 20 байгаамаа. Тэгэхээр энэ дээр бол 20 одоо хоосон чанар гэхээр зэрэг бол хоосон чанарыг нь 20 гэж ялгаад байгаа юм биш ээ. Одоо тэр нөгөө юу гэдгийг донши чойжин гэдэг шүү дээ. Донши чойжин. Хоосон чанар нь бол ялгаа байхгүй. Одоо гадаа байгаа элсний ширхэг болгон хоосон чанартай. Тийм ээ. Тэгэл одоо Эверестийн оргил сахуулаад гариг ертөнц галакси хорвоогийн бүх юм хоосон чанар. Хоосон чанар нь бол ямар ч ялгаа байхгүй. Гадаа байгаа элсний хоосон чанар болоод бурхан ч бас хоосон чанартай. Тэр бурханы хоосон чанар хоёр хоосон чанар талаасаа бол ямар ч ялгаа байхгүй. Хоосон чанарынхаа хувьд бол авь адилхан. Гэвчиг бол хоосон чанартай гэж хэлэгдэж байгаа тэр зүйлсүүд нь хоорондоо ялгаатай шүү дээ, тийм ээ, өөр угаа. Тэгэхээр тэр талаас нь нөгөө домбонид буюу хоосон чанартай байгаа домбонидын доншиж байж хоосон гэж хэлж байгаа тэр зүйлийнхэн талаас нь 20 ялгаад байгаа. Тийм учраас тэрэн дотроо бас одоо учир байна шүү дээ, тийм ээ. Одоо онж таньж мэдхэд хоосон чанартай гэж мэдхэд одоо хөвгтөж байдаг юм уу? Тэр байдлаас нь гэж ялгаж өгөөд 20 хоосон. За энэ бол одоо нөгөө бид нар одоо ганжуур улаан юм гэдэг шүү дээ. Улаан юм бүмийн одоо ганжуурын бүмийн ботуудыг уншихад энэ хоосон чанарууд их гардаг шүү дээ. Нан домбоны, чи домбоны, чинэн домбоны, домбоны гэдэг хоосон чанар ч өөрөө хоосон чанартай энэ гэдэг домбоны. Их мэтлэнгээр бол давтагдал гараад идэггүй юу? Тэгээ улаан юм. За тэр мэтлэн альцсан тэрийг хэлж байгаа шүү дээ, тийм ээ. За тэр бол нам домбоны гэдгээс ахуулаад Шэнжин овоо домбоны хүртэл бол ийм 20 байдаг гэж. За Дэлба дэр Марева Шиванэ. За Дэлб донсолд бол Марева гэдгээс юу гэж байна? Шиванэ домбонидний нишүр доод гэж. Домбонидний 20 байдаг гэж, тийм ээ. Тэр энэ 20 хоосон чанар гэж байгаа маань бол хоосон чанар нь одоо ялгамжаатай болоод 20 гээгүй байна шүү дээ, тийм. Хоосон гэгдэж байгаа тэр зүйл талаас нь бол 20 ялгаж өгдөг. Тэрнээс хоосон чанар нь бол авь адил. Хоосон чанар гэдэг юм бол авь адил. Бүхний дээр орж байгаа хоосон чанар талаасаа бол тэр өөрөө мөнх одоо тийм зүйл учраас өөрчлөлт тойрохгүй шүү дээ. Өөрчлөлт тойрох тийм байхгүй учраас тэр хоосон чанарт өөрт нь бол ялгамж байх. Тэгээд жишээ нь Дэлб донсолт бол домбоны нишүрдүүд хэмээх хүртэл бол ингээ 20 одоо хоосон тайлцсан гэж. За тэгэхээр Дэлб донслын үгийг ингээд онцсон бол 20 хоосон чанарыг бол ингээ. За Нева ёдэ гэж. Нева нь юу вэ? Донид нишүү. Юлжин ишээжин цог шатваа гэсэн. Юлжин ишээ. За юл донид нишүү. Одоо юлжин ишээ гэж цог нь юу юм бэ гэхээр юл донид нишүүг бол догбийн юлжин ишээ нишүү яв гэж. Тэгээд таараа, тийм ээ. Хоосон чанарыг бол ингээд хоосон чанар тэр хоосон байгаа зүйл талаас нь ингээ 20 гэж тавьж байгаа, тийм ээ. Тэгэхээр тэдгээрийн хоосон чанарыг хоосон чанар нь 20 байгаа. Одоо тэр объект, тийм ээ. Онж таньж мэдэх ёстой объект 20 зүйлийн хоосон чанар байгаа, тийм үү. За тэр юл донид нишүү байгаа учраас түүнийг онж таньж мэдсэн бэлгүүн 20 байгаамаа гэж. Тэгэхээр тэр нам домбонидээс эхлээ Шэнжин овоо домбонид хүртэл одоо 20 одоо хоосон чанар. Тэгэхээр нам домбоны дугуйн эдгээс ахуулаад Шэнжин овоо домбоны те нам домбоны дугуй ишээ, чи домбоны дугуй ишээ, чэнэн домбоны дугуй ишээ гэдэг. Тэгээд домбоны дугуй ишээ их мэтлэнгээр ингэ явсаар тэгээд Шэнжин овоо домбоны жи бардуу Шэнжин овоо домбоны дугуй ишээ гэдэг бол 20 ийм бэлгүүн байна гэж явж. За энэ тухай бол дэлбэнд юу гэж юм гэхээр Тэла ишээж цугны гэж. Ишээж цуг буюу донид дугуй ишээ гэсэн үг шүү дээ. Донид дугуй ишээ гэж цуг гэдэг нь юу юм бэ гэхээр намдан, чидан, дэнегадан домбадан, чимбуудан, дондомбаадан. За энэ дээр бол ингээд бүгдэн дээр нь хоосон гэдэг үгээ бол ингээд жарлаад явна шүү дээ.
난 돈번이, 치 돈번, 남등, 치등 гэдэг нь бол 난 돈번이, 치 돈번이, 내가 돈번이, 돈번이. Тэгээд чимбо 돈번이, 돈바 돈번이. Мэтлэн тийм ээ. За энэ утгууд нь бол ингээд өөр зүйлийг тайлбарлаж байгаа. Тэр нь хойно гарах бах тийм ээ. Одоо нан домбоны гэдэг нь юу гэлж байгаа. Чи домбоны гэдэг нь юу? Жишээ нь одоо энэ дон домбоны тийм шүү. Дон домба гэдэг чинь бол нянда гэлж байгаа шүү дээ. Нянда домбоны. Нянда. Тэгээд дүжээ домбоны, думажээ домбоны, дүжээдэн, думажээдэн. Хаалаа дайваадан, тогмаадан, тамаа мэдваадан, дорваа мэдваадан, араншиндан, чөө тамжээдан, арангийн цанядан, мимиг баадан, өвөө мэдвийн овоонидан, өвөөдөн, овоо мэдваадан, арангийн овоодан. За тэгээд хамгийн сүүлийн нөгөө чанжин овоо, домбонижис, живргийн намба нишүү гэд хэмээн зэр. За энэ одоо 20 хоосон чанар гэдэг байгаа чинь энийг хэлж байгаа байна шүү дээ. Та нар өөрснөө дугаарлчихгүй те. Өөрснөө дугаарлчихгүй. За тэгээд энэ дан, нандан, чидан, нан гэд нэг, чидан гэд хоёр, дэнига гэд гурав их мэтлэнгээр ингээ явах нь шүү дээ тийм ээ. За тэгээд хааваа нэ. Тэний овоо мэдвийн овооны дан. За энэ хүртэл бол ингээд 16 байгаа даа юу. 16 байгаа. За тэгээд дараа нь бол овоодан, овоо мэдваадан, рангийн овоодан, шэнжин овоо домбоны тэгээд ингээд бас дооны жишээ буюу 4. Энэ сүүлийнхийг бол ингээд 4. Энэ энийг алга. Энэ овооны домбоны энэ хүртэл ингээд энэ 16. Энэ 16 гэдэг өмнөх нь танаар үүснэ. Биш амархан шүү дээ. За энэ хүртэл бол 16 домбоны ингээд дээр гарч байгаа бохно шүү дээ тийм ээ. Тэгээд сүүлийнх нь бол дооны жишээ буюу за энэ дээр бас ингээд 1 энэ дээр 2 энэ рангийн овоо домбоны гэдэг 3 тэгээ шэнжин овоо домбоны гэдэг нь бол 4. За ингээ 16 тэр 4-ийг нэмээд ингээ 20. Ингээд юу гэж байгаа. Жаврагийн намба нишүү гэж байна. Тэ нишүү гэдэг 20 гэсэн үг шүү. Тэгэхээр ингээд донид нишүү. За тэгэхээр эдгээрийг бол тус нь таньж мэдж байгаа. Бэлгүн 20 байх нь тийм. Ингээд эннийхээ үгнээр чэсүн гэж. За хэмээн залгуулсан гэж. Энэ одоо жишээ нь тогмаадан хамаа мэдва гэж байна. Тэгээ энэ орчлон гэж байна. Хорвоо. Хорвоо бол тогмаа мэдва, хамаа мэдва гэсэн. Хорвоо тогмаа мэдва домбоны, хамаа мэдва домбоны. Тогмаадан хамаа мэдва гэж. Хорвоо гэлж байгаа шүү дээ. Их мэтлэнгээр за энэ утгууд байгаа. За. Тэгэл гар лаасуугийн хаваа хажиг. За энэ хэмээн айлцсан ийм 20-ыг тавьсан тийм үү. За үүн дээр бол ард тэргүүтээ одоо арчингийн одоо мэрэгэн одоо хажиг бол юу гэж хэлдэг гэж те. Ард жанчин бишээгээд өмнө барчин дөнгөж эхлэхтэйгээ зэрэг бас ард жанчин бишээгийн тухай нэг бас юу нэг гарч ирсэн шүү дээ те. Ард жанчин бишээг бас нэг иш татчихсан. Санаж байгаа бол. Тэгээ ар ласууга гэдэг нь тэр өмнөх гарч ирсэн арчин шүү дээ. Ар жанчин бишээ гэдэг энэ одоо сүрхий арчингийн одоо хайваа байсан те. Тэгтээ бол одоо санал зүрлэх юмнууд бол байлгүй юм тийм ээ. Тэгэхээр ар бол дээр одоо өгүүлсэн зүйл төр юу гэсэн бэ гэхээр ард тэргүүтэй гэж байгаа. За мөн одоо энэтэй санал нэгдэг юм олон одоо мэрэгдүүд бол байсан байна тийм үү. Ар хайваа хаж. Тэла ишэж цогны хэмээх тэргүүтэн шүндээ саяны энэ дээр альцсан энэ шүн болвол шүнгээр бол юлжин ишээ нишүүн цамцам дэмбаян гэж. За юлжин нишүү үзүүлж байгаа төдий биш. Юлжин нишүүгийн одоо хаанаас хаа хүртэл юлжин нишүү те байх юм бэ гэдгийг цамцам үзүүлж байгаа юм аа гэж ингэж тайлбарладаг байсан. Дэлчин лээ. Ягаад үг гэхээр одоо ар жанчин бишээ энэ төр түүнийг энэ үзэл онлоо батлахтаа дэлб донслоос бас мөн лүн татчих. Дэлчин лээ. Домбоны сүмний мовиш жодвийн дива ино шеване донид тамаан гавсуу тэний анжээжин саа дүйсөө гэж. Домбонид 3 домбонид нь бол мовож одвогийн үеэс эхлээд мовож одвийн үе юм аа гэсэн байна тийм үү. Тэгээд хэмээхээс ахуулаад за энэ дунд нь бол ингээд тус нь айлцсан байна. Тэгээд донид тамаан гавсуу буюу
хамгийн сүүлийн одоо тэр 20 дахыг хэлж байгаа байлгүй. Хамгийн сүүлийн одоо тэр хоосон чанарын үе нь бол анжээжийн саа буюу бурхны газарт хамаарагдана гэж айлцсан. Шээ шадвижэр шээш хэмээн номонсон байна хэмээн одоо ингэж тайлбарлаж айлцсан байдгаа гэж. За энэ ингэ тайлбарлаж байгаа нь бол сайн биш ээ гэж. За энэ мэлэгдээ буюу сайн биш байна. Энэ нь бол санал нийлэхгүй байна гэж хэлж байгаа нь Банчин сонондоо байна шүү дээ, тийм ээ. Мэлэгдээ тогломжис дүйбийн донитны шүү донжи зүлжис довын ишэж цогтон тонломжис дүйбийн донитны шүү онсомдоо довын ишэж цог чагдуу ёбичэр гэж. Югс үгээр тогломжис дүйбийн донитны шүү донжи зүлжис довын иш. Энэ 20-ыг тийм ээ 20 одоо хоосон чанарыг бол тогломын үед ч хориулангийн бол одоо донжи зүлжис буюу учир шалтгаан дээр үндэслэн онж таньж мэдж байгаа ишэжийн цог тогломын үед ч байна гэж. Хориулангийн шүү. Хориулангийн нь бол учир шалтгаан дээр тийм ээ одоо нөгөө нэг жигд баралж ийн даг, дэмбэрлж ийн даг тийм ээ одоо нөгөө чөжин дэмбэр мэдээ дэмбэрл юм бэ чирч гэдэг. За нөгөө нэг юу лээ дэмбэр мэдээ жигдэн думан овооны доо гаруун дуу мадуу бэ чир гэдэг юм уу тийм ээ. Их мэтлэн одоо нөгөө нэг учир шалтгааны одоо одоод хоосон чанарыг таньж мэдж болж байгаа шүү дээ тийм үү. Тэгээ учир шалтгааны үүснээр байгааг бол донжи зүлжис догоо гэж байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ нь бол цогломын үед ч бол байна л гэсэн санаа. Одоо энгийнээр хэлвэл цогломжис дүйбийн донжи шүү донжи зүлжис догоо ишэж цог байна. Мөн тонломын үед тийм ээ тонломжис дүйва гэдэг нь тонломоор одоо доголж таньж мэдж байгаа тийм ээ. Донжны шүүг бол онсомд догоо. Бүр яг одоо илээр одоо онж тань. Ийм ишэжийн цогч бол гэж. Тонлом болов нөгөө нэг утгтын үе те пагвин лам. Тонлом гэдэг чинь үзэхгүй мөр. Үзнэ гэдэг маань бол хоосон чанарыг бол одоо бид нар одоо нүдээр одоо энэ ширээ сандлыг харж байгаатай адил. Одоо сэтгэлд бол хоосон чанарыг бол бид нар нүдээр юм үзэж байгаатай адилхан ингээд ил одоо үзэж байгаа юм. Яслагсаар аваад одоо тийм болж байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр бол энэ үед ч гэсэн бол энэ хориулангийн онсомд довын ишэжийн цог бол байж болж байна. Тэгэхээр бол тэр юу гэдгийг эхнийх нь маважуудын үед сүүлийнх нь одоо зөвхөн бурхны одоо санжээжийн таад байна энэ гэж одоо ингэ юм бол таарахгүй байна. Ягаад гэвэл хориулангийн одоо учир шалтгаанаар одоо мэдж байгаа цогломын үеч байна. Илээр болгож байгаа тонломын үед ч бол байна. Тэгэхээр бол таны хэлж байгаа ч буруу байна гэж байна шүү дээ. Хэрвээ одоо хамгийн сүүлийн тэр доны тамаа анжээжийн саад байдгийн бол тонломын үед байх бол болж иж тэр сүүлийн одоо доны тамаа бол одоо энэ шүү дээ тий. Доны тамаан гавсуу дэний санжээжийн саад үйсөө гэсэн шүү дээ. Тэгэхээр доны тамаа санжээжийн саад бурхан болж иж тиймгүй шүү дээ. Тонломын үед ч мэдж болж байна. Тогломын үед ч мэдж байгаа байна шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр бол заавал бурхны газар тийм. Таны сансан гэж хэлж байгаа ч юм бол таахгүй байна. Би санал нийлэхгүй байна. Буруу байна. Энэ шалтгаан нь бол юм байна гэдэг. За мөн одоо ян хажиг дэлчиндүү дэдэр шадваны за тэр дээр одоо тэр гарсан дэлгэв донслын энэ домбоны сүмний мовожуудын дүүва энэ шаваа гэснэ. Доны тамаан гавсуу дэний санжээжээ саад дүйсөө гэж альж байгаа. Тэгэхээр эн чинь бол дэлгэв донслын үг шүү дээ тийм ээ. Дэлгэв донслын үг. За энэ дэлгэв донсолд ингэж айлцсныг бол өөр нэг хажиг бол юу гэж хийнэ гэхээр дэлчиндүү дэдэр шадваны таажуен нямшигын гавсуу юл донид нишүүла нява тэнцүүл мяндавын гона шадж сумбаян мэтдэ гэж. За тэгэхээр цаажувын 10 газрын одоо нөгөө тэгш агуулan бяцлах үед тэгш агуулan бяцлаж байгаа шүү. Тэгш агуулan бяцлах үед бол хоосон чанарыг нөгөө 20 хоосон чанарыг бол тэр одоо онж таньж мэдж байгаа байдлынх нь үүднээс бол ялгаа гаргаж ингэж тавьсан юм аа гэж. Тийм ээ. Эхнийх нь үед бол одоо дамбуугаас эхлээд хоосон чанарыг бол тэгш агуулan бяцлаж байгаа шүү дээ. Нэгдүгээр газраас эхлээд бол хоосон чанар тэгш агуулan бяцлаж байгаа. Тэгээд зэрэг бол юу гэдгийг дамбуу нэгдүгээр газар дээр бол хориулангийн нь бол тэгш агуулan бяцлах чадахгүй байх нь шүү дээ. Тийм ээ. Хоосон чанар дээр онид нишүү гэдгээ бол тэгээд одоо чадсан байлаа ч гэсэн бол
тэр няваа тэнцүүл гэж штэ тий. Таньж мэдэх байдал нь бол ингээд одоо өөр байна. Харилцан адилгүй гэж. Тэгээд одоо хамгийн сүүлийн одоо тэр 10 дугаар газар дээр ч гэдэг юм уу. Тэгээд яах нь хамгийн сүүлийн одоо хоосон чанар бол их шагуулсан байсан байгаа. Мен яваад юм. Тэгэхээр бол юу гэж цаажуийн нямшигын гавсуу юл донид нишүүн яваад тэнцүүл мяндавын гоноо шадж сумба юм битээдэ. За ингэж одоо тайлбарлах нь ч гэсэн бол буруу юм аа гэж. Битээдэ та дамбур чимбу домбо нийтлээ нэшэ тэннүүла дон домбо домбо нийтлээ нэшэ тэн минувын чадвар мэтэ бичиг гэж. За тэгэхээр нэгдүгээр газрын үед одоо нөгөө нам домбоны чи домбоны тэгээд чимбу домбоны тэгээд олон домбонууд гарсан шүү дээ тий. Тэгэхээр нэгдүгээр газар дээр чимбу домбонуудыг бол одоо онж таньж мэд чадсан мөртлөө дон домбо домбонуудыг бол таньж одоо чадахгүй их ийм ялгаа тавих ч юм бол буруу юм аа гэж таарахгүй маа гэж тий. Энэ хоосон чанарыг бол таньж мэд чадж байгаа. Энийг нь бол таньж мэд чадахгүй маач гэдэг юм. Ийм маягаар л тавиад шүү дээ тий. Тэгээ нэгдүгээр газараас 10 дугаар газар хүртэл одоо ингээд ялгаад тэгээ энэ 20-ыг бол ингээд тэр таньж мэд байдлынх нь харилцан адилгүйгээр ингээд ялгсан юм а гэж ингэж тайлбарлаад байна шүү дээ. Саяны тэр илүү донслын утгыг. Тэгэхээр бол 10 бол юу гэж юм гэхээр та дамбууд чимбу домбонуудыг мэдж байгаа. Дон домбо домбонуудыг бол мэдэхгүй байх гэсэн ийм ялгаа тавих юм бол буруу юм а гэж. Манай саяын цугжийн дэлчин дөө гэж. Тэгвэл саяын цугжийн дэлчинд бол юу гэж юм? Тэгэл ганги цэ чö тамжид даг мэдва оо шэ гомбис чаа мэдва ничи ин дэнэд хамжиж догс үсэн жан яважд бол одоо гүндүүдийн донжи тусар догви чир чö тамжид оо мэдур онсомдуу жидвийн шэва шиндус салва живэр журва дийнцэ янчусимби жон мэдвала яндугур шүгүс хонгийн лам товр журөө шэ сумбад мянгал лам шина мянгалдэ гэж. За энэ юу гэсэн үг вэ гэхээр за одоо юу гэж яриад байгаа вэ гэхээр дэлгэв донслын нэг юм үг байна тийм үү. За энийг бол ингээд ар жанчуу вишээ тайлбарсан. Ар жанчуу вишээ та ингээд тантай санал нийлэхгүй байна гэд ингээд няцаасан. Түүний дараагаар өөр нэг хажиг бол юу лээ? Энэ бол нөгөө таажуу 10 газрын нямшиг ишээ донид нишүг онж таньж мэдэх нь бол харилцан адилгүй ийм байдлаас нь бол ингээ ялгаад ингэж тавьсан ийм тайлбар юм аа гэж ингэж одоо дэлгэв донслын утгыг тайлбарласан. Тэгэхээр нь бол аранлаг хэлсэн те. Нэгдүгээр газар дээр чимбу домбонуудыг мэдчихээд дон домбо домбонуудыг мэдэхгүй байгаа гэж ингэж ийм маягаар ингээ тайлбарлаж буруу юм аа гэсэн. За тэгсэн чинь өөдөөс нь асууж байна. Дахиад аранлагаас оноо гэж. Саяын цугжийн дэлчин дүү гэж. За дэлгэв донслол дээр үлээ. Дээлэ ганги чö тамжид даг мэдөө шэ гомбис чаа мэдва нижи ен дэне тамжиж догс үсэн жин яважд бол одоо нэ гүндүүдөө бид өнж сосор догвэж тамжид овоо мэдэр онсон дэжид шиндүү солож өрөөж дээцэ жанжус ми жон мэдва яндуур хүнгийн ламд товрж өрөө гээд ингээд ялгаад гаргаж айлдж байгаа. Энэ одоо лүн тэгвэл танихаар буруу юм уу гэж. Таны хэлж байгаа аранлаг таны хэлж байгаатай энэ зарлиг харшилж байна гэж хэлгээд байна. За тэгэхээр энэ утга нь энэ доор тайлбарлах тэр үед. За тийм ээ. Тэгэхээр ерөнхий асуулж байгаа зарчмыг ойлгосноо тийм ээ. Та ингээд нэгдүгээр газар дээр чимбу домбонуудыг мэдээд дон домбо домбонуудыг мэдэхгүй байх гэсэн ийм ялгаа тавих чинь буруу гэж надад хэл. Тэгвэл энэ дэлгэв донслол дээр ингэж айлцсан байна. Энтэй таны тайлбарлаж байгаа энэ үзэл онол чинь харшлах юм биш үү гэхээр энийг харшлахгүй гэж. Мянгал лам шина мянгал дээ гэж. Лүндийн дон гэж. Энэ таны энэ татж байгаа энэ лүнгийн утга болвол та дамбууд за энэ одоо та нар энэ ингээ хараарай. Тэгэл ганги чö тамжид даг мэдөө шэ гомбис чаа мэдва нижин ен дэнэд чö тамжиж догсуус синжин эвэржд бол одоо нэ гүндүүдөө бид энэ догвэж тамжин овооны ингээ шиндүүс жанчус юм жон яндуур ховрж өрөө гэсэн тийм ээ. За лүндийн дон та дамбууд чоён гүндүүдөө дондуу догвала няватын бадан гэж. Тийм ээ. Гомби чаа мэдва нижин
юм дэnet гэж байгаас чам медуаны энэ дэnet тамжижис тогсуусан гэж. Тэгээд хүндүдөвийн донжис сосор догвичэр гэх. Ингээд ялгаад айлдаад байгаа байхгүй. За тэгэхээр энэ дүнгийн утга нь эндээс нь харуул амар болох. Тэгэхээр би эндээс нь ярих. Энэ лүмдийн дон та дамбууд буюу нэгдүгээр газар дээр чойн гүндүдөвийн донг бол онж таньж мэдэх ийм одоо мэдл бол гарч байгаамаа гэж. Неватын бадан гэж тийм ээ. Невр гэдэг нь бол сан невад гэсэн үг. Сан невад чойн чоги дондууд чойн бол чоги дондууд догваала неватын би чадвар дан гэж. Нэгдүгээр газар энийг мэдчихэж байгаа юм. Энэ тэр ярьж байгаа зүйлийг одоо нөгөө юу үзэг учраас тайлбарлаад яах вэ? Гол утга нь одоо санааг нь хэлэх гээд байхгүй юу? Та домбууд бол чойн гүндүдөө донг бол таньж мэдчихэж байгаа юм. Та невад бол чойн чоги дондууд дугаа невад юм би чад. Ийм ялгаа байна. Са жуе нямшиг дүү донёд онсомдуу догваалаа дэнэ гэж тийм ээ. 10 дугаар газрын одоо тэгш агуулan бясалгаж байгаа тэр хоосон чанарыг илээр онж таньж мэдж байгаа тэр тулгуурлаад жетов дүү гэж шүү дээ тийм ээ. Нөгөө жетов гэдэг чинь энэ нямшгаасаа босоод тэгш агуулan бясалгаж байгаа бясалгалаа тайлаад одоо ингээд бясалгалаа тайлаад босч байгаа шүү дээ тийм ээ. Тэр үе нь жетовд бол дэмбэрэл наацуг баала жума даван ишээ тэнгэн ява. Илдэв зүйлийг бол илэг байдал юмаа гэж. Хоосон чанарыг бясалгаад ингээд суухад бол одоо юу гэдгийг хөгцөл хоосон чанартай гэдгийг бол онж таньж мэдж байгаа. Бясалгалын одоо хүчээр тийм ээ. Бясалгалаа тайлаад одоо ингээд ердийн одоо амьдрал дээр одоо юу гэдгийг тэгш агуулan бясалгаагүй үед бол яг нөгөө 10 дугаар газрын одоо бодисодоо бол тэр тэгш агуулan бясалгаж байгаа тэр хоосон чанарыг бол ил таньж мэдчихсэн шүү дээ тийм ээ. Тэгш агуулan бясалгаж байхдаа тэрнийхэн хүчээр бясалгалаа тайлаа болсон ч гэсэн элдв одоо энэ хүчлэнгийн зүйлсийг бол ил байдал юмаа гэдэг ийм зүйлийг бол ил байдал хуурмаг одоо ингээ үннээсээ байгаа юм шиг барай тороогоод ингээд өөрийнхөө мөн чанараас бүтсэн хоорондоо баг харилцсан шүтэлтэйгүү тэг шүтэн барилдлагаагүй юм шиг ингээд барай тороогоо байж байгаа шүү тийм ээ. Тэрний эсрэгээр ил байдал юмаа гэдгийг бол таньж мэдж чаднаа гэсэн ийм утга юмаа гэж. Одоо энэ саяны дээр гараад байгаа нэг одоо энэ чөтөмжон овон метр онсон доо шиндүү салууж ирвэ ий цана жажус юм жон мэдуула ян дугур шүгээд тунгийн лам туурж ирвэ гэд гараад байгаа шүү дээ тийм ээ. Энэ дон юм бичээр гэж. За жетовдуу дэмбэрэл наацугаалаа жума даван ишээ тэн шивэн дон юм бэ. Ча мэдвани жин жива ян гэж. Ча мэдвани жи гэдэг байгаа шүү дээ тийм ээ. Энэ дээр ча мэдвани жин чойн дэнэд хамжиж догсуусан жаа. Гэхдээ бид нар одоо өмнө ярьжсэн те 10 газрын шин дотор нь үл арилсан 7 арилсан одоо 3 газар гэдэг шүү дээ. Мадаг садун дагвас сасун гэдэг. 8 дугаар газраас дээшээ болвол тийм ээ 8 9 10-ыг бол арилсан 3 газар гэж байгаа шүү дээ. Тэгээд ягаад арилсан 3 газар гэхээр нөгөө жетвийн үед ч гэсэн болвол нөгөө дэндүү тийм ээ яахгүй учраас гогом мэва учраас бол дагвас сасун гэж нэрлэдэг байгаа шүү дээ тийм ээ. За тэрүүгээрээ хөөгөө бодсон ч гэсэн болж байгаа л дээ. Ятовдууд дэмбэрэл наацуг болоо жумаад 10 дугаар газар гэж саа жуийн юм шиг ишээ гэдэг. Бол тийм ээ. 10 дугаар газар тэгээд 11-т байхгүй шүү дээ. 11-т гэдэг юм уу. Одоо тэгээд дараагийн агшинд бол тэгээд хүн болох байгаа юм бодгоо шүү дээ тийм ээ. За ча мэдвани жин жева ян ос тэр дар онсумла чарцул миндавын чадвар медвало гонжи чажэ гогва майндэ гэж. Ча мэдвани гэдэг нь бол хувь хэсэггүй гэсэн. За энэ нь юу гэсэн үг вэ гэхээр хоосон чанарыг бол юу гэж хэлж байгаа гэхээр хувь хэсэггүй буюу нэг өсөндөө рожба нэг амттай гэж хэлж байгаа. Нэг амттай. Хоосон чанар гэдэг бол тийм ээ юмсын хоосон чанар гэдэг бол одоо энэний хоосон чанар, тэрний хоосон чанар, ширээний хоосон чанар, сандлын хоосон чанар гэдэг хоорондоо өөр юм бишээ. Хоосон чанар нь бол өөр бишээ. Хувь хэсэг нь бол ингээ өөр ялгамжаатай юм бишээ. Нөгөө дөрвөлжин бурмыг альч талаас нь долоосон адилхан амттай байдаг. Тийм ээ? Амт нь нэг юм аа гэдэг. Рожиг баг гэж. Нэг амттай. Буюу
хоосон чанар нь бол ялгаагүй л гэсэн. Авь адилхан. Юуны хоосон чанар баг? Ердөөсөө чухал. Хоосон чанар гэдэг талаасаа бол авь адилхан. Хоосон чанар нь бол тийм учраас чаа мэдваны жин жева ян сэр дар гэдэг нь хүүх шар мэт хүүх өнгө шар өнгө мэт ингээд нүдээр үзэхэд бол харилцан адилгүй өөр байдаг шүү дээ тий. Харилцан адилгүй өөр одоо цэнхэр өнгө хүүх өнгө шар өнгө хард нүдэнд тусахд бол өөр байдаг шүү дээ тий. Тэрэн шиг биш ээ гэж. Тэрэн шиг биш ээ. Чарцвал Миндавын чадвар медвалогон гэж. Харилцан адилгүй ийм ялгамжаа одоо байдагтай адилхан биш ээ. Тийм ээ ялгаагүй байдаг юм а гэж. Тэр утгыг болгоогоод чажаа говга маян дээ гэж. Чажаа чаа медвагийн эсрэг чинь чажаа шүү дээ тийм ээ. Чамид гэдэг нь бол хувь хэсэггүй. Чажаа гэдэг нь хувь хэсэгтэй гэсэн үг тийм ээ. Чажаа говга маян дээ. Чөжин жинидва динижин чаатан жэвичэр гэж. Чөжин жинидва динижин чаатан жава. Тэр донши чөжин. Тэгээд донши чөжин домбоны гэдэг чинь бол хов хоосон хий одоо агаарт ярьдаг яриа биш шүү дээ тий. Хоосон чанар гэж ярихын тулд заавал тэр хоосон гэгдэж байгаа нэг тийм юу н хэрэгтэй шүү дээ. Объект заавал хэрэгтэй шүү дээ тийм ээ. Юу ч байлаа гэх. Мөнх бай, мөнх ус бай тэр нь гой сайхан мууга хамаагүй юм заавал нэг юм байж тэр хоосон чанартай үгүй гэж ярихаас биш. Юу ч зүгээр л хоосон чанар гэдэг юм бол ярих юм байхгүй шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэр нөгөө хоосон чанартай гэж хэлж байгаа тэр зүйл тэр чөжин гэдэг нь тэр зүйлийн нэ. Тэр чөжин жинэд ба тэр бол динижин чадан жава юм аа гэж. Динижин чадан. Она домбоны сүмний мөвис жодвийн саадува яно шэс гондуудын би лүнгийн дон ганшана. За тэгэхээр дээр нөгөө харсан шүү дээ. Хамгийн ихэнд нөгөө хажгийн татсан домбоны сүм болвол мовоо жодвийн газарт бол хамаарагдана. Химэктэргүүтэй. Тэгээ химэктэргүүтэй гээд нөгөө нь юу лээ? Нөгөө домбоны тамаа нь бол сүүлийнх нь бол ханжээжийн саад хамаарагдана гэдэг нөгөө ар жанчийн вишэгийн татсан дүн бол тэр одоо дээр иш татсан лүнгийн утга нь тэгвэл юу юм бэ гэвэл тэрний утга нь бол авдийн донидны шүү домбийн доодэс тэгчингийн цогломоос ханжээжийн саяын баржийн цог нишүү панна дэмба индэ гэж. Панна дэмба индэ. За юу гэсэн үг гэхээр ердөө энэ дээр өгүүлсэн энэ тэр иш татсан утга бол нөгөө энэ одоо энэ ярьж байгаа донидны шүү үзүүлсэн энэ цудар болвол тэгчингийн цогломоос ханжээжийн саа хүртэлх тийм ээ. Тэгчин одоо ингээ бодисодвагийн одоо тэгчингийн цогломоос эхлээд хүний одоо газар хүртэл болвол тэр хоосон чанарыг онж таньж мэдж байгаа бэлгүүнийг бол 20 гэж ингэж ялгаж ингэж үзүүлсэн юм аа. Тэгэхээр тэр хоосон чанар талаас нь биш шүү дээ тийм ээ. Хоосон чанарыг хоосон гэгдэж байгаа тэр зүйл талаас нь тавиад ингээ хоосон. Энэ яагаад ингэж тавьж байгаа нь яагаад хоосон чанар нь ялгаагүй болвол хоосон чанар талаасаа хоорондоо ялгаагүй авь адилах юм бол ямар юм аа ингэж 20 гээ ялгаад байгаа юм бэ гэх юм бол тэр нь өөр ач холбогдол. Тэнд бид нар хоосон чанар маш чухал гэж бодож одоо бурхны шашинд бод тийм ээ. Хоосон чанар гэдэг зүйлийг л одоо таньж мэдэх юм бол чухал гэж бодоод байдаг. Гэвтэл хоосон чанарыгаа өөрөө хоосон чанартай гэж мэдэж чадахгүй болох юм аюул бас. Тийм учраас домбонид ч гэсэн домбонид гэж. Домбонид. Тэгэхээр домбонид гэж тавих юм бол домбонидын донши чойжин юу болох вэ? Домбонид болно шүү дээ. Өмнөх хэлсэн. Домбонид өөрөө домбонид. Хоосон чанар өөрөө хоосон чанартай юм. Тэгэхээр тэр хоосон чанартай гэж байгаа зүйл нь юу юм гэхээр хоосон чанар байна шүү дээ, тийм ээ. Домбонид. Их хвчлэнгээр энэ бол тэр одоо ач холбогдол нь бол тусдаа маш чухал ач холбогдолтой. Тэр бол тэр саяны тэр дээр гаргасан утга бол тэр нөгөө мовожодвийн үеэс эхлээд санжээжийн саа хүртэл ингээд хоосон чанарыг 20 хоосон чанарыг ингээд ялгад тавьж байгаа ч юм болвол их хөлгөний одоо энэ юу лээ энэ одоо тэр 20 хоосон чанарыг үзүүлсэн энэ судар болвол ихчингийн цогломоос санжээжийн саа хүртэх энэ цог нишүү пана дэмба ингээд нь бол тэр оны дуугүй ишээ хоосон чанарыг онж таньж мэдсэн бэлгүүнийг
үзүүлж байгаа ийм юм аа гэж тийм ээ. Тэр нь бол мовож одоогоос тэгээд анжижин саа хүртэл байна гэж ингэж үзүүлж байгаа ийм тоглохос биш. Тэр нь ялгаад энэ нь тэнд энэ хамгийн сүүлийнх нь бурхны газар гэсэн үг биш ээ. Энэ тийм ээ. Тэгчингийн цогломоос тийм ээ гавдын донид нишүү домбын доо дээс гэж шүү дээ. Тэгчингийн цогломнаа сангийн сая баржийн цог нишүү пана дэм ба эндэ доод байдан ондогжийн ишээ чиг дэм байгаа шиг гэж. Байдан ондогж энэ судраар бол тэгээ судар бол байдан ондогжийн нэг одоо бэлгүүнийг бол үзүүлж байгаа юм. Байдан ондогж. Бурхан багшийн айлцсан айлдвар дотроос одоо 84 мянган номын цогц байгаа тийм үү. Энэ дотроос хамгийн чухал нь бол ширчин доо гэдэг байгаа шүү дээ. Хамгийн чухал одоо бүр өглөө. Тэр пүлт үчим баны ширчингийн доо гэсэн шүү дээ тийм ээ. Хамгийн дээд нь бол Шэрвжийн паралдуучин бийн доо юм аа гэсэн. Шэрвжийн паралдуучин ба буюу ширчин доо бол дотор нь бол яаж явуулаа? Хоосон чанарыг үзүүл. Хоосон чанарыг үзүүлэхтэйгээ зэрэг бол байдан ондогжээр юм ба ойдон донижээр юм ба гэдэг хоёр зүйл байгаа шүү дээ. Хоосон чанарыг бол бодтойгоор үзүүлэх байдан ондогжээр юм ба буюу ингээд нууж үзүүлэх гэсэн. Ийл биш. Нууж. Тэгэхээр байдан ондогжийн римба буюу тэр нэг нь одоо тайлбарлсан гол номлолчин бол ондогжин шүү дээ тийм ээ. Ондогжин. Энэ дээр бол тэгэхэд бас харилцан адилгүй жоохон өөр одоо хчааны ялгаанууд бол байгаа. Жишээ нь бол одоо гүнчи хчаа бол тийм ээ гомон датсан одоо Монголын одоо Дашчомбол датсан гүнчи хчаа бол байдан ондогжийн римбаг бол анхлан үзүүлсэн тайлбарлсан нь бол Живзэн Жамбаа гомбо буюу майдрын гэгээ юм а. Тийм учраас Живзэн Жамбаа гомбо бол шиндаа сурвалжууд гэж тавьж байгаа тийм ээ. Шиндаа сурвалж. Гомбол өдөө, хавга тогмид, Живзэн Жамбаа гомбо 3-ыг бол 3 одоо шиндаа сурвалж. Банчин хчаа бол 2 шиндаа сурвалж. Живзэн Жамбаа гомбо бол шиндаа сурвалж бишээ гэдэг. Гэхдээ байдан ондогжийн римбаг анхлан үзүүлснэг анхлан тайлбарлаж одоо ханиулсан хүн юу ах вэ? Бодгаал нь мөн үгүй бол ханал нэг мөн гэнэ. Тэрийг тайлбарласан ном нь ондогжин мөн үгүй бол мөн. Шиндаа сурвалжууд мөн үгүй бол банчин хчаа бишээ гэнэ. Яг гэхээр банчин хчаа бол шиндаа сурвалжууд дээр заавал хүн байх ёстой гэж. Хүний төрөл бол шиндаа сурвалжууд дээр байх ёстой гэж тавиад байгаа шүү дээ. Танд нь өөрөө тийм шүү дээ тий. Нөгөө ми динжингийн жампг гэдэг байна шүү. Ми динжингийн жанчуусын баг. Живзэн Жамбаа гомбо буюу майдрын гэгээн чинь бол сая динжин. Тэнгэрийн хүн биш тэнгэр. Тийм учраас ингэж үзүүлж байна. Тэгээд тэр байдан ондогжийн бол энэ таны одоо дээр энэ иш татсан судар бол доо те байдан ондогжийн ишээ жигдэм байгаа шиг те ишээжин цог нишүүбүүдэ дамдан жарна машидна байдан омбордогийн ишээжин цог ядуу бичэр гэж. Энэ маш чухал үг шүү. Ишээжин цог нишүүбүүдэ гэж юм те. Донид догийн ишээжин цог энэ 20 бол дамдан жарна машидна гэж. Нөгөө хүлэгний тэр дамтай холбож ингэж тайлбарлахгүй бол холбож номнохгүй бол байдан омбордогийн ишээжин цог бол онж таньж чадахгүй маа байдан. Тэгэхээр байдан донижир юм ба байдан ондогжир юм ба гэдэг байгаа. Нөгөө арга бэлэг гэдэг байгаа шүү дээ. Тавд ширав. Энэ хоёр талаас нь ялгаж байгаа юм хэлбэр шүү дээ. Шүү дээ тийм ээ. Тэгэхээр ишээжин цог нишүүбүүдээ ламдан жарна машадна гэж шүү дээ. Ишээжин цог. Донид догийн ишээ тэр чинь ламдан жана тэр ламрам гэдгийн лам жанживжсэн тэгчингийн лам энтэй жарлуулж ингэж тайлбарлахгүй ингэж номлохгүй бол байдан ондогжийн байдан омбордогийн ишээжин цог бол онж чадахгүй юм аа. Панадын зүйл одоо за тэр энэ панадын баян гэсэн шүү дээ тий. Тэр дээр гарсан судрын орчин бол донид нишүү домбын доо тий. Тэгчингийн цогломоос санжаажийн саяан барчин цог нишүүг бол
Панаденбай. За Панаден цул Панаденбайн гэдэг нь тэр яаж үзүүлэхийг хэлээд байгаа юм гэхээр Панаден цулиоттэй гавдын донит дамбуус сум домбын доос тогломжийн гавжийн ишижин цог памбадан гавдын донит дамбуус сум гэж байна шүү дээ. Донит дамбуус сум гэдэг нь юу хэлж байгаа гэхээр энэ үеийн донит дамбуус сум гэдэг нь бол цоглом чүмүү тоглом бэрэн тоглом чимбүү үеийн үг гэж байгаа шүү. Гавдын донит дамбуус сум. Донит дамбуус сум гэдэг нь бол цоглом дотроо цоглом чүмүү бэрэн чимбүү гэж байгаа энэ гурав. За гавдын донит дамбуус сум домбын доос тоогоор бол цогломжийн гавжийн ишижин тийм бооз цогломын үеийн ишижин цогыг бол донит шива домбын доос гэж. Донит шива. Донит шива гэдэг нь бол жорлон дод юмсоо бочоочих буюу домбоны. Донит шива домбын доо жорломын үеийн тийм бооз жорломын үеийн ишижин цогыг бол ишижин цог энэ памба шүү. Энэ пагва гэдэг. Яг энтэйгээ адилхан байх шүү. Панадын цул үзүүлж байгаа шүү дээ тийм ээ. Панадын цул үзүүлж байгаа үед энэ байхгүй. Энэ байхгүй. Энэний оронд энтэйгээ адилхан бадан донит ngаванэ гэж байна. Донит ngаванэ 5 дугаарх домбонидээс эхлээд донит нишүү байгаа шүү дээ. 5 дугаархаас эхлээд 11 дахийг үзүүлэх хүртэл бол доо бол мадаг садунжийн гавжийн ишижин цогыг үзүүлж байгаа гэж. Мадаг садун. Са дамбуугаас эхлээд 7 дугаар газрыг хүртгийг бол үзүүлж байгаамаа гэж. Донит 5-аас 11 хүртэл бол мадаг садунгийн үеийн ишижин цог буюу донит дугуйн ишижин цогыг. Донит жүний бадан жүсүнба домбын доо са жадвын гавжийн ишижин цогыг гэж. За одоо дагвас асуум руу ороод ирж штэ тийм ээ. За тэгээд донит жүши бадан жонго домбын доо бол та гүвийн гавжийн ишижин цог бадан донит жүдэг бадан жүдүн домбын доо та жүвийн гав 10 дугаар үеийн ишижин цог бадан донит тамаа сум домбын доо ишижин санжээжин саяын ишижин цог сум байдунла панад юм биш. Байдунла пан. Тэгэхээр ингээд энэ нөгөө нэг 20 хоосон чанар маань бол намдан жарлаад үзүүлж байгаа нь бол энэ маягаар үзүүлж штэ тийм ээ. Эхнийх нь бол энэ цогломын эхний 3 нь бол цоглом. Дараагийн 4 дэх нөгөө домбоны буюу тэр нь бол жорломын үед. Жорломын үеийн хоосон чанарыг. Тэгээд 5-аас 11 хүртэл энэ бол мадаг садунгийн үеийн үзүүлж байгаа. Ингээд ламтай жарлаад байна штэ ойлгож байна. Донит жуана жүсүм гэдэг нь донит жүний бадан жүсүмба гэдэг нь 12 13 нь бол 8 дугаар газрын. Тэр 8 дугаар газрын хоосон чанарыг онж таньж мэдж байгаа бэлгүүнийг үзүүлж байгаамаа гэсэн үг шүү дээ. Донит жүши бадан жонго домбын доо гэж шүү дээ. 14 15-аар үзүүлсэн тэр судраар бол 9 дугаар газрын үеийн донит дугуйн бэлгүүнийг тогтхон бадан донит жүдэг бадан жүдүнба 16 17 дугаар тийм ээ. Тэр 20 хоосон чанарын 16 17 дахыг үзүүлсэн судраар бол 10 дугаар газрын ишижин цогыг үзүүлж байгаа. Донит тамаа сум буюу сүүлийн 3 одоо хоосон чанар үзүүлсэн судраар бол бурхны газрын санжээжин саяын ишижин цог бол байдунла панад юм бичэр гэж. Тийм ээ. Илээр биш. Далд маяг. Нууж. Дараа нь сумба ишижин мигвала тогважад бала ниет. За энэ дараагийн өнөөдөр энэ нүрээ зарцуулъя. Дараагийн хичээл дээрээс энэ сумба ишижин мигвала тогважад бала.